Сайн байцгаана уу? Сэтгэл зүйч хишгэ байна. За би маргаашнаас эхлээд өөртөө no coffee гэсэн чаленжийг эхлүүлэх гэж байгаа. За яагаад энэ чаленж хийх болсон бэ гэхээр надаа хоёр зорилго байгаа. За нэгдүгээрт нь болохоор 70 нас хүрэх үедээ нэлээд юм эрүүл тархитай, эрүүл сэтгэдэг, эрүүл амьдралын хэм маягтай болохыг одооноос эхлээд ингэж бэлдэж эхэлж байгаа. За яагаад гэж байгаа вэ гэхээр яг тархийг 40 гаруй жил судлан шинжилсэн доктор аминд хэлэхдээ хэрвээ чи яг сайхан амьдрмаар байгаа бол хүссэн шиг амьдрмаар байгаа бол тархиа ерөөсөө эрүүл байлгаа л гэдэг. За үүний нэгэнд нь болохоор хэрвээ чи яг энэ кофенээс бүрэн татгалзаа гэдгийг бол доктор амин хэлдэг. За тэгээ би маш удаан хугацааны туршид ингээд бодоол яваад байсан. Ер нь яг энэ кофенээс татгалзъя гэд. За тэгээ үүний эхлэл болох кофенаас эхэлж татгалзаж эхэлж байгаа. За тэгээд яг үүний дараа ер нь цаашдаа яг бүх төрлийн кофенээс татгалзана. За тэгээд яг зөвхөн тархиндаа ийм сайн зүйлсүүдийг хэрэглэдэг болохын төлөө ер нь амьдралаа эрүүл хэм маягтай болохын төлөө явж байгаа. За хоёр дахь зорилго нь юу байгаа вэ гэхээр би өөрөө яг ийм донтолтын асуудал дээр за тэгээд тэдний гэр бүлийнхэн чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөөнүүдийг болон яг ийм сургалтыг хийдэг хүн байгаа. Тэгэхээр миний кофе ууж байгаа байдалд маань ер нь яг ийм донтолтын хэд хэдэн шинжүүд илрээд байгаа. За жишээлх юм бол хамгийн түрүүнд шууд өглөөс ирээд кофе уудаг. За тэгээд өдөрт заавал хэд хэдэн аяга кофе ууна. За хэрвээ кофе байхгүй байгаа гэмтэх юм бол маш их гуйнагладаг. Тэгээд заавал кофе уумаар санагддаг. Тэгээд кофег баг нэг өдөр бол байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол би кофеноос хамаарат миний ажлын эрч хүч за тэгээд миний сэтгэл санаа нэг байдал тодорхой хэмжээгээр хамаарат байгаа гэсэн үг. За тийм учраас яг ингээд надад энэ кофенд онцсон илрэл байгаад байгаа учраас би яг ингээд энэ кофенээс яг энэ донтолтоос өөрийгөө чөлөөлж эхлэхэд ямар сэтгэл зүйн мэдрэмжүүд илэрч байна, бие физиологч юу илэрч байна, ямар байгаад байна, яаж тийм ээ дахин уумар санагдаад байна, буцаад энэ хуучин тийм ээ өдөр болго уудаг гэсэн зуршил руугаа халтрамаар санагдах юм уу, юу их сордгийм байна, яаж тэрхүү мэдрэмжүүдийг даван туулах вэ гэдээ яг ингээд өөрт төрж байгаа сэтгэл мэдрэмжүүдээрээ би эхний 30 хоногт тогтмол яг энэ сэтгэл мэдрэмжүүдэд хуваалцсан богино хэмжээний бичлэгүүдийг, сэтгэлүүдийг би бол оруулахаар згсэн байгаа. За тэгэхээр маргаашнаас эхлээд надтай хамт 30 өдрийг аялаараа. За тэгээд юу болохыг бүгдээрээ хамтдаа харцгаая.